Тэгэхээр одоо яг мэрэгжлийн бус хүнээс гарсан юм уу? Мэрэгжлийн хүнээс гарсан юм уу? Сошиалд ийм үгс яваад байгаа л та. Энэнийг үнээс эсхийг танаас тодруулах гэсэн. Хүүхэд одоо өвөөгөөсөө генээр дамжуулж өвөөтэйгөө илүү адилхан аль талынхаа өвөөс тэгэд эцэг гэхээсээ илүү одоо өвөөгөө дөөрэй генээс нь аавна гэсэн тийм зүйл байх уу? Өвөө эмээнэр бол бас одоо шил ач зээнэрийг чи ярьж байна уу тий. Ач зээнэр дээр жишээлбэл одоо хүн аав ээж хоёроосоо 50% ингээд ижил мэдээлэл авч чинь тийм удамшлын мэдээлэлээ. Тэгтэл нөгөө аав нь хүүхдтэй 50% өгөхөд өөрийнхөө аав ээжийн 25% хүүхдтэй одоо өгж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэнгүүт нөгөө хүүхдийн нөгөө ач хүүгийн ээжийн тал одоо нэг үхэд ач хүүгийн хувьд бол нагц өвөө эмээ хоёрын 25 авга өвөө эмээ хоёрын 25% одоо удамшлын мэдээлэл нь тэр хүүхдэд ижил байна гэсэн үг. Тэгэхээр чиний над тавьж байгаа асуулт чинь бас зөв. Хүн бол холимог байгаа байхгүй юу? Одоо би гэж байж л би 4 эмээ өвөгийн холимог. Тэгээ би түрүү нэг чиний хамгийн ихний асуултанд би тэр дээд өвөг эмэгд тэгэл одоо аав ээж өвөө эмийнхээ хамгийн сайхан энийг би бас авч төрсөн гэж боддог гэд би ярьж ирсэн. Тэгэхээр тэр өөрийнх нь хүүд илрээгүй тэр өвөөгийн одоо тэр шин чанарууд тэр ачхүү дээр тэр 25% дотор нь явж байгаа. Тэр үед бол илэрнэ. Тий. Тэгэхээр энэ бол бас зөв.